За Садбаатар гишүүнийг дэмжиж байгаа. Тэгээ салбарынхаа асуудалд том харж мэдлэгтэй, зарчимтай, зүтгэлтэй ажиллаарай гэж байна. Төрийн бодлогын уламжлалыг хадгалж ажиллах хэрэгтэй. Танай яамны онцлог бас бүтэц зохион байгуулалтын нэлээд өөрчлөлт хийгдсэн байх. Энэ дунд бас өмнө явж исэн тодорхой бодлогын арга хэмжээнүүд хийдэгдэж завсардаж үлдчихвээ гэдэг болгоомжлын үүднээс хоёр асуудалд онцгой анхаараач гэж ингэж хэлж байгаа маа. Нэгдүгээр энэ бол баруун уртаас бичигтийн боомтын чиглэл тавигдах авто замын асуудал байгаа. Энэ концессор одоо бариг мөрийн хөтөлбөр тусгагдсан ерөн гэрээ хэлцлүүд хийгдсэн бодиттой ажил болгох шатанда орцсон гэж ойлгож байгаа. За нэг ийм ажил байгаа. За энэ бол Монгол улс Азийн авто замын сүлжээнд одоо шинэ маршрутаар буюу А5 гэдэг маршрутаар холбогдох. За тэгээд олон улсын их өндөр ач холбогдолтой ийм зам байгаа. За энийг онцгой анхаараарай гэж. Хоёрдугаарт нь бичигт хөөт Чойвлсангийн чиглэлийн төмөр замын асуудал байгаа. Энэ бол олон улсын шинэ коридор бий болгох. Монгол улс дэлхийд далайд гарах хамгийн дэвт зам. Далайн 5 боомт руу очих ийм боломж энд нэгднэ. Одоо төмөр зам манай Монгол улсын хил дээр бичигтийн боомтын цаа талд ирсэн байгаа. Хойшоогоо одоо Оросын төмөр замтай холбогдох одоо Чойвлсангийн зам байна. Тэгэхээр энэ замуудыг төмөр замын шинэ коридор гаргах энэ асуудалд онцгой анхаарлаа хандуулаарай. Энэ бол стратегийн ач холбогдолтой зам аа. Энэ чиглэлээр бас нэлээдгүй ажил хийгдсэн. Өмнөх сайдууд тодорхой одоо асуудал шийдээд яаман дээр тодорхой ажил зохион байгуулагдаад явж ирсэн. Сүүлийн үед жоохон чимээгүй болчуудаа гэж би хувьдаа харж байна. За тийм учраас хийдэгдэж завсардаж үлдчихвээ. Энэ асуудлыг анхааралд аваарай. Тэгээ ерөн салбарынхаа асуудалд авто зам, төмөр зам, агаарын тээвэр онцгой анхаарах хэрэгтэй болох байх. Ер нь олон улсын жижиг практикийг сайн судалж мэдлэгтэй болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа энэ агаарын тээврийн либералчлалын асуудал дээр би бас дотроо боддیں۔ Их л одоо судалгаад надад бас нэг тийм мэдээлэл битэй таарж ирсэн байгаа. Air France гэдэг одоо агаарын том компани Парисаас Сөүлийн чиглэлд нислэг үйлддэггүй. Уг нь үйлддэг байсан. Яагаад ингэсэн бэ гэхээр одоо энэ Кал Ашиана 2 компанитай одоо хамтын ажиллагаа явуулж энэ компаниуд одоо орж ирснээр явандаа бол энэ Air France одоо том компани шахагдаж гарсан ийм гашуун сургамж бас байдгийн билээ. За энэ ойрыг бодож одоо энэ асуудалд мэдлэгтэй чадвартай хандаж ажиллаарай гэдгийг зөвлөж байна. Ингээд ажлын амжилт хүсье.